Hi guys. Өнөөдөр 8 сарын 4 бүтэн сая өдөр тэгээд Монгол явахаас 3 хоногийн өмнөх бичлэг байна. Энэ удаагийн влогороо би Монгол руу юу авч явж байгаа чемодан доторхоо харуулна. Өмнө би чемодан дотроо бүх юма бэлдээд ер нь бол хийгээд дууссан. Гэтэ өнөөдөр бас ганц хоёр юм нэмээд авсан болохоор ер нь одоо чемодан дахин задлаад Монголд очиод чемодан задлаж байгаа тийм бичлэг хийе гэж бодсон ч гэсэн амжихгүй юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр чемодан юу ч гэсэн нэг удаа задлаад доторхын хальт танилцуулаад тэгээд ер нь Монгол явахаас өмнөх үеийнхээ тийм бичлэгийг хийж хадгалжээ. Би 8 сарын 7-нд Монгол руу нисээд тэгээд буцаад 8 сарын 31-нд хүрч ирнэ. Нийт 25 хоног Монголд байна. Бараг л сар гарan Монголд байх болохоор бодож байгаад ер нь Монголд очиод яг өдөр болгон влог хий гэж бодож байгаа. Өдөр болгон богинохон влог хийгээд тэрийгээ 3-4 өдрөөр нийлүүлээд YouTube дээр хий гэж бодож байгаа. Тэгээд дараа нь яг Японд ирсэн хойноо үзэхэд яг амар гоё байх гэж бодоод яг өөртөө зориулаад өөрийнхөө дурсамжиндаа зориулаад ер нь бол 30 өдрийн влог хий гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн влог хамгийн ихнийх нь болох байх. Тэгэд би Монгол руу авч явах юмнуудаа цуглуулад ер нь бол бэлтгэл ажилдаа бол нийт 5 мянган зарцуулсан. Монгол мөнгөөр 1 сая төгрөг. Тэгээд юу байгааг нь юу ч гэсэн харуулъя. 5 мянгаа одоо задлвал эхнийхээ 1 мянгаар болохоор би чемодан авсан. Би Монголоос айгүй жижигхэн чемодантай ирсэн. Дундаж тийм 2-3 хоног аялахад зориулагдсан тийм чемодан мэдээ шүү дээ. Тийм чемодантай ирсэн. Тэгээд би одоо эндээс явхад бол мэдээж тийм чемодан багтахгүй болохоор том чемоданыг нь авсан. Тэгээд тэрийг болохоор Amazon-оос харж байгаа л нэг чемодан захиалсан. Өнөөдөр миний чемоданы ирэх ёстой өдрөөс ахгүй юу? Тэгээд өглөөнөөс хойш ерөөсө хонх тарахгүй болохоор ирээгүй юм шиг зүгээ гэж бодсон ч арта ингээд зүгээр хонхч тарахгүй зүгээр л гэрийн гадаа ингээд өрхөө авцсан байх юм. Би тэгээд энийг мэдэхгүй зүгээр хүлээгээд байдаг юмс. Oh my god. Тэгээд задлж үзцгээе. Дахиад 1 мянгаар нь өвөө эмээ хоёртоо бас аав ээжтэй үеэл яг нялх дүүнэртээ хувцас авсан. Намайг явснаас хойш манай яг ойр дотных нь нийт 4 хүүхэд төрсөн. Тэгээд дөрүүлээ эрэгтэй. Би болохоор Японд ирээд 2 жил болж байгаа. Тэгээд яг 2 жил гарan 2 жил арай болоогүй. Намайг яг явж байхад Барсагийн хүү төрж байсан. Тэгээд манай яг үеэлэгч, манай нахцэгч болон манай хамгийн сайн найз ойр дотны 3 хүү ингээд бэбитэй болоод тэгээд жилийн дараа нь төрсөн. Одоо ингээд Барсагийн хүү болохоор 2 настай, бусад ингээд 3 бацаан нь болохоор 1 настай тийм хүүхдүүд байгаа. Тэгээд би ерөөсөө тэр хүүхдүүдийг амьдралдаа нэг ч удаа хараагүй, харж байгаагүй. Очоод яг ингээд анх удаа уулзах болохоор ер нь бол жоохон догдолж байна. Тэгэл нахцэгч нь ирлээ гэж очино. Тэр 4 хүүхэдтэй болохоор би яг хүүхдийн хувцас авсан. Гэтэ би ерөөсөө амьдралдаа хизээж хүүхдийн хувцас авч үзээгүй. Тэрийг ингээд сайзыг нь ч тохируулж чадахгүй болохоор яг таарахгүйг мэдэхгүй байна. Юу ч гэсэн бити багтаасай л гэж бодож байна. Томдох яг дараа жил тэгээд том болохоор нүсгэж болох юм чинь. Хүүхдүүдэд тэгээд яг ингээд өвөө эмээ аав ээжтэй хувцас аваад ингээд нэг маань явчихж байгаа юм. Найзуудтай тэгээд бусад үеэл дүүнэртэй уулзах хүмүүстэй чихэрнүүд бэлдсэн. Тэр нь ингээд би яг 3 удаа цуглуулсан байхгүй юу. Эхнийх нь зүгээр л яг анх Монгол явъя гэж шийдсэн үед ерөөсөө юу ч төлөвлөөгүй байжгаад нэг аваад нэг чихэрнүүд аваад тэрний дараа ингээд яг чемоданаа ирснийхаа дараа ингээд миний яг чемодан нэг ийм хэмжээтэй юм байна да. Ер нь бол иймэрхүү юмнууд авъя да гэд яг тооцоолоод нэг удаа гарсан. Тэгээд юмнуудаа авчаад тэгсэн чинь бас хит дутуу байж тараа дахиад нэмж авсан. Тэгээд нийт 3 удаа ер нь бол ингээд чихэр жимсэнд ингээд баахан ингээд яваад тэгээд миний ер нь бол идэх юмнууд чихэр жимс бараг 2 маань гарам болчихсон. Тэгээд чихэр жимсэн дээр бас нэмэгдээд ганц 2 үеэл дүүнэртэй жижигхэн тоглоом авсан. Тэр ид бүгдээрээ ингээд нийлээд тэгээд бидүүдээ болохоор цүнх авсан. Манайд болохоор надад өөргөвч тэгээд тэрэн дээрээ одоо скейтборд тавьж болдог, хийж болдог тийм скейтбордны цүнх ер нь бол згсэн байхгүй юу. Би угаасаа өөрөө өргөвчгүй. Тийм болохоор яг 3 кг-ийн гар ачаанд надад авч явах цүнх байхгүйсэн ч яран дүү бас өргөвч захаад тэгэл адсны юм гээд ер нь бол дүүгийнхаа
Загсан өргөвчийг шууд гар ачаандаа үрээд явж байгаа. Тэр өргөвчийг болохоор би чимдаамтайгаа хамт Amazon-оос загсан. Даа ингээд чихэр чимээс болчгоор нь жоохон маск захт юм уу гэд Япон маскнууд ингээд 50 ширхэг ирээ ч юм уу тэгээд Amazon дээр зарж хахаар тэрийг бас авсан. Тэгээд манай өвөө сахалны машины хутаг ингээд ямар ч эргүү болчлаа, витэрчлээ гэд надад яг сахалны машиныхаа хутгийг захисан. Тэгэл тиймэрхүү жижиг саж зүйлд ингээд дахиад нэг маа авчиж байгаа байхгүй юу. Нийтдээ яг ингээд 5 ман буюу 1 сая төгрөг болж байгаамаа. Чимдаамыг хасчвал тэгэл 4 ман л да. Ер нь бол бэлэг сэлт бол 4 ман болсон. Тэгээ миний өөртөө ингээд чимдаам авч өгч байгаа. Тэр нь ингээд нийлээд авч юм уу. Нэг тиймэрхүү. За юу ч гэсэн чимдаамаа задлаа. Маскнууд харагдчихээн. Энэ талд нь болохоор өвөө эмээ аав ээж нөгөө хүүхдүүдэд авсан хувцас. Тэгээд иймэрхүү том хайрцагтай ганц 2 чихэрнүүд. Энэ болохоор ингээ бүгдээрээ яг чихэрнүүд байгаа. За ер нь яг иймэрхүү. Энэ ингээд Senbei байна. Япон буданы бичэм бов за мэдхгүй нэг юу гэж тайлбарлахаа бол мэдхгүй байна. Энэгаа тэгээд юу гэдгийг мэдхгүй байна. Юу ч гэсэн авцсан. Гэсэн чинь энэ Сакураг ямттай юм биш үү? Би Сакураны ямтанд амар дургуй шүү дээ. Амар заваа амттай шүү. Энэ гайгүй байгаасаа гэж найдаа. Тэгээд энийг авсан. Энэ ялхтуудыг авсан юм байна. Энэ бас 1 настай хүүхдийнхээ. Энэс 1 настай хүүхдийн. Энэ бас 4 сартай хүүхдийн байна. Саяныхаас дахиад нэг. Тэгээд энийг ингээ 2 төрлөөс нь авсан байна. Энийг болохоор би Мөнэдээ авсан. Баска хичээлхүүд. Тэгээд хайчим авсан байна. Энийг болохоор манай үеэл дүү надад яг өтөлхүүрний осор загсан тэгээ авсан. Дахиад 1 настай хүүхдээ ундаа байна. Эндээс хидидийг авсан. Энийг болохоор Мөнэдээ авсан. Тэгээ энийг болохоор цэцэхэнд авсан. Энийг тэгж байгаа л нэг хүүхдэд өгөндөө. Энэ амар хөөрхөн Hello Kitty Apple Pie-тай юм бичэн гэх юм уу. Тэгээд энэ надад амар таалагдсан. Энийг эндээс 3 байгаа. Тэгээд цэцэхэндээ өгнө. Нэг энийг ч гэсэн бусад 2-ыг тэгж байгаа л дүнэртээ өгөндөө. Монгол очоод 7 хоног өвөө эмээгэндээ хөдөө байна. Тэгэхэд манай дүүнер тэнд бас байж явах болохоор энэд болохоор ингээд баллуур өгөн тэгсэн хүртэл амар хөрхөн юмны төрстэй. Тэг би багтаа яг ийм юмар амар тоглолтог гэсэн болохоор гинт багийн турсамж орж ирээд дүүнертээ бас авцсан. Намайг очиход хөдөө байгаа байх гэж бодсон хүүхдүүдтэй л авсан. Билгүүтэйгийнх, залуукагийнх, солонгоогийнх, цэлмүүнийгийнх тэгээд маргад энэ 5 тал авсан. Энэ амар хөрхөн дайсод юм байт юм биш шүү. Энэ нөгөө манай өвөөгийн загсан сахалны машины хутга байна. Тэгэд энд ингээд юу харагдаад байгаа вэ гэхээр би одоо энийг тайлбарлая. Эндээс яг нэгийг л гаргаж ирж үзүүлье та. Саяны гялууруудтай чихэрнүүд юу вэ гэхээр шүү дээ. Иймэрхүү жижигхэн уттай бэлдсэн байхгүй юу? Энийг болохоор үеэл дүү нартаа очоод яг намайг тосч авна гэсэн найзуудтай ер нь бол бэлдсэн. Дотор нь юу байгааг харуулъя. Аюулч гэсэн эхлээд саяны Senbei тэгээд сайн нөгөө том савлгаатай байсан шүү дээ. Тэгээд очингуудаа шууд уутанд эндээс нэгийг хийгээд ийм чипс байдгийг эндээс 2 заяа. Тэгээд энэ модон чихэр эндээс яг 2 өөр амтыг хийсэн. Тэгээд саяныхтай адилхан брендийн сүм чихэр энэ чихэрнээс 4-ийг тэгээд хүн болгонд адилхан байх гэд би яг тоолоод ингээд хийсэн. 2 өөр төрлийн KitKat хийсэн. Тэгээ энэ болохоор гүзээлцгэнтэй ийм хөрхөн. Тэгээд энэ болохоор шоколадтай гаатай юм байна. Ганц дургу хүмүүс байвал энэ жоохон санаамттай гэж магадгүй шүү за. Дахиад өөр 2 хатуу чихэр. Энэ нэг ийм шоколадтай бичээ. Энэ бас ийм гоё амттай шоколадтай бичэн байдаг. Эндээс бас 3-ыг тэгээ хамгийн сүүлд ийм зөөлхөн чихэр бишээ. Эрзэн чихэр хийсэн. Энэ шоколадтай юмнууд KitKat энэ төр хайлтсан байна. Тэг би яг ингэн гэж бодоод шоколадтай юм ер нь их аваагүй. Тэгээд нэг имерхүү бэлэг бэлдсэн. Тэг хүн болгонд яг ийм хайрцагтай ч юм уу чихэрнүүд бэлтгэхээр энэ бол миний ачаанд үнэхээр багтахгүй байсан. Япон чихэрнүүд бүгд яг хайрцагын дотроо ингээд хитгэн ширхгээдэг.
тийм ганц төрлийн чихэрнүүд чихэр ч юм уу шоколад өгж явахаар яг хөө сонирхолтой байж магадгүй гэсэн үднээс ер нь бол хүн болгоно ингээд яг авсан чихэрнүүдээ хуваагаад ингээд бэлэг болгоо бэлтцсэн. Эндээс бол ерөөсөө 10 хэдхэн ширхэг байгаа. Тэгээд үргэлжлүүлбэл энд нэг кейк байна. Энийг болохоор бас нэг өөр имэдээ авсан. Тэгээд Doraemon-ы ийм хоёр юм байна. Энэ хоёрыг болохоор би живзаагчд авсан. Живзаагч яг ер нь 90% ч юм уу 80% яг хар шоколад иддэг юм шиг санагдаад. Тэр нь бол энэ хоёрыг бол живзаагчд авсан. Энэ ванилатай, энэ болохоор яг шоколадтай ийм бас шоколад байна. Энэ хоёрыг бол нараа ихчэд үгүй гэж бодож байгаа. Би яг тэднийх л явахгүй мэдхгүй л л дээ. Би ч гэсэн авцсан. Тэгээ өөр хүнд ч өгч магадгүй. Ийм хоёр бас шоколад байгаа. Хинд өгөх нь мэдхгүй эзэнгүү тэгж байгаа л өгнө. Тэгээд энэ алмондтэй дотроо алмондын самартай бас шоколад. Би энэнд бүр амар дуртай. Тэгээ өөрөө дуртай болохоор юу ч гэсэн амсууландаа нэгэнд нь гэж бодоод авцсан. Жишээ хоёрынд нь хоёр ширхэг шүү дээ. Хоёр нь авсан юм шиг. Авсан юмнуудаа яг буцаагаад байна гэхгүй бол дараа нь багтгаа байцгаах гэж байгаад байна. Би энэ анимыг мэдгүй л тэгээд энэ нэг анимны зурагтай шагшуурга гэдэг лөө шагшуурга байна. Энэ болохоор тирамисугийн амттай бас ийм шагшуурга байсан. Энэ болохоор бискогийн бичэн байна. Энийг болохоор Барсагийн хүүд нь авсан. 2 настай юм чинь бас идэж чадах гэж бодоод. Тэгээд мэдгүй энэ юу ч юм байгаа юм. Нэг юм авцсан байна. Энийг бас хинд өгөх нь мэдгүй. Тэгээд ер нь тэгээд очингууд энэ дахиад тийш. Очингууд тэгэл хүмүүс гарч ирэх ах туу. Тэгээд өвхөн гарч ирэхгүй бол угаасаа тэгэл би ч өөрөө дүүтэй юм чинь дүүтэй бүгд өгчихнэ. Эндээс 3-ыг авсан юм. Ер нь бол энэ бэлэгнүүд энэ нөгөө боосон бэлэгнүүд дуусчвал дараа нь уулзах найзуудтай бол өмөрхүүл бэлэг өгнө. Ер нь бол энэ болохоор сая тэр бэлгэн дотор болохоор зэрэг 3 өмөр амтаар орцсон байхгүй юу. Гэхдээ одоо энэ бэлэг дуусчвал би угаасаа одоо ийм л бэлгэнүүд байгаа болохоор би ийм л ганц ийм л өгнө. Тэгээ угаасаа надаас нэг их юм манай найзууд гэж гордож хүлээхгүй байх гэж бодож байна. Угаасаа би ч өгөх албагүй гэж. Тэгээ яг үнэндээ би энийг бол яах гэж авсан огт мэдэхгүй байна. Энэ зүгийн балтай хоолойны чихэр ахгүй юу. Тэгээ би өөрөө ч энийг амсч үзээгүй. Тэгээд энэ сая би яг миний сая үзүүлсэн бэлэг ер нь дотроо бас ганц 2 чихэр дутуу байсан юм байна. Ер нь болохоор 90-с ахгүй юу. Ер нь бол дотор нь яг карамелтэй чихэр орцсон байх хэвээр яг саяны чихэрэнд дутуулж таарсан юм байна. Ер нь хүмүүсээ энэ чихэрнүүд донд ингээд ганц 2 чихэрнүүд дутуу байж магадгүй. Дутуу мотой байвал одоо тэгээд яах вэ? Тэгээд энэ дотор бас за эдгээр болохоор яг нөгөө уутнаас нь шал дэмий задлалтан зүйлүүд л юм л да. Тэгээд энд янз бүрийн цай мэ байх шиг саяны эрдэн чихэр мэхэр ч юм уу гэд ширхэглээд задлаад яг уутнаас нь илүү гарсан зүйлүүд байна. Мачата гэдэг ер нь мача иддэг хүмүүс цөөхөн болохоор би яг асууж байгаад дуртай хүмүүст л үгүй гэж бодож байгаа юм. Тэгээд энэ хоёр болохоор ингээд мисо бонжуудын угаад идэг. Халуун усанд найруулал уучдаг. Манай дүү яг мисоны амар дуртай болохоор юу ч гэсэн авцсан юм. Тэгээ би яг хэлээд мисо яг иймэрхүү нойтон юм давуулж болохгүйг нь мэдхгүй л юм л та. Юу ч гэсэн хийцэн болохгүй гэвэл тэгэл тэр үед гаргаал хаян да. Нэг жижиг сажиг нэг иймэрхүү юмнууд байна. Бохын энийг болохоор мөнхчөнд авсан юм. Мөнхчөнд надаа гата бох гэж захиадсан. Би нэг гатаг үг мэдэхгүй л дээ зүгээр гата юм шиг харагдахад авцсан. Тэгээд дахиад нэг зээлцгэнтэй бохоо. Тэгээд миний мигрэний юм байна. Ер нь би Монголд очиод бараг л эмээ уухгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ яг юуны магад гэж бодоод гинт өвдчих юм болов уу гэж бодоод ичгсэн авцсан. Тэгээд ер нь Монголд очиод толгойн их өвдөхгүй байхаа л гэж найдаж штий. Одоо яад юм бол. Тэгээ өөр идэх юм гэвэл кап нуудлыг яг 2 төрлөөс нь авсан. Энэ яг энгийн амттай тэгээд дотроо ганц 2 далайн гаралтай амттай байхгүй юу. Тэгээ энэ болохоор зэрэг карритэй. Тэгээ ийм 2 төрлийг эндээс нэг 4-ийг авсан байхаа. Очоод юу ч гэсэн сонирхож байгаа хүүхэд байвал ер нь бол дүнжтэй л авсан.
Яа яаж буцааж хийнэ. Энэ бас нэг юм байна. Түрүүн харуулсан модон чихрийн бүр ингээд яг шинийг нь болохоор энийг болохоор бас эмээдээ авсан. Манай эмээ кату чихрийн дуртай болохоор тэгээд дотроо бас их ширхэгтэй байхаар эмээ яг дүүнерт хөргөнд харааж өгөх гэж бодоод энийг бас авсан. За энэ талд юу байгаа вэ гэхээр энэ нэг юм шахшуурга байна. Энэ бас нэг юм шоколадтай бичээн байна. Энэ болохоор гүзээлцгэнтэй бас мачатай юм бичээн байх шиг байна. Тэгээд юу ч гэсэн нэгийг пүүжээ хичдэг нь нөгөө хоёрыг нь тэгж байгаа л нэг том хүнд нэг юм дөө. Тэгээ нөгөө энэ хүүхдүүдэд бэлгэнд өгөх юмнууд ингээд хатмаараа ёо. Тэгээд миний нөгөө авсан маскнуудыг би яг хажуугаар нь хийгдсэн байхгүй юу? Энэ яг коллагентэй маск байна. Витамин С-тэй нэг юм маск байна. Тэгээд нэг авокадотой энэ цэцэгтэй юм шиг байна. Тэгээд алоэтэй ийм 5 төрлийн маск авсан юм байна. Эндээс яг 5-5-ыг авсан байгаа. Тэгээд яг сонирхож байгаа хүмүүст нь өгөндөө. Энэ миний эмээд авсан цамцанд, өвөөд авсан цамцанд энэ маскны доор байгаа хувцснууд болохоор би яг онлайнаар захиалаад надад таараагүй хэд хэдэн плажа авсан. Яг бүр яг шив шинээрээ байгаа. Тэгээд нэг ч өмсөөгүй яг надад томтгоор нь яг шивнээр нь тэгээд орхицсан хэд хэдэн плажагаа тэгээд очоод бас таарах хүн байвал өгье гэж бодоод. Тэгээд энэ аавд авсан цамцаа. Тэгээд энэ болохоор L нь ээжийнх, XL нь эмээгийнх. Энэ Uniqlo-гийн цамц өвөл өмсгöd яг дулаахан нөгөө хүний биеийн дулааныг хадгалдаг л тийм дулаахан байдлаатай л цамц юм шиг байгаа юм. Би яг энэ хавар өмсгöd бас амар дулаахан байсан. Буддаг ном байна. Яг цэцэхэнд авсан хамгийн бага үеэл эмэгтэйдүүд авсан байхгүй юу? Энийг бас энэ харагдаад байгаа юм. За би энийг тусанд харуулъя за. Энэ цамцыг Барсагийн хүүд авсан. Нөгөө намайг явснаас хойш төрсөн 2 настай хүүхдэд. Энийг нь юу ч гэсэн дарчээ. Тэгээд энэ нь болохоор гялагаад харагдах нь динозаврын зурагтай хүүхдийн подолк байна. Тэгээд энийг болохоор 1 настай 2 үеэлдүүдэд авсан. Хөрхөн хосоолгоод авсан. Энийг болохоор зулагийн хүүд авсан. Тэгээд ингээд 3 хүүхдийн подолк. Тэгээд доогуур нь хослуулаад бас хөрхөн шорт авсан. Тэгээд таарах гэж найдаж байна. Тэгээд яг энэ 3 хувцсанд ороогоод энэ нэг Valentine's байна. Энд юу байгаа лээ? Энд бас дахиад нэг тэгээд энэ за алкогол гэвэл яг энэ 3-ыг авсан. Энийг болохоор очоод яг 2 өдрийн дараа буйкагийн төрсөн өдөр болно. Тийм болохоор энийг буйкагийн төрсөн өдөрт авсан. Тэгээд энийг болохоор Тэмүүлэн Батгууд өгж явуулсан. Тэгээд 8 сарын дундуур мөнхчингийн төрсөн өдөр болно. Тэгээд мөнхчингийн төрсөн өдрийн бэлэг гээд Батгуугийн төрсөн өдрөөс ер нь бол 9 сард болно. Тэгээд энэ яг хүмүүсийн төрсөн өдрийн бэлэг гээд яг 3 найзтай энэ 3-ыг авч явж байгаа. Энэ ачаан дээр бас хэд хэдэн зүйл нэмэгдэх байх сайн мэдгүй байна. Тэгээд ийм палаж байна. Энэ палажийг бол цэцэхэнд авсан. Сая харуулсан энийг хамттан. Энэ ингээд үеэл дүүнэртээ авсан юмнууд болохоор дандаа ингээд миний багтаа дуртай байсан ч юм уу, багтаа хэрэгэлдэг байсан юмнуудаа иддэг байсан чихрнүүдээ ч юм уу авсан. Яг тэр үед надад яг ингээд амар гоё дурсамж болоод үлдсэн болохоор дүүнэртээ ч гэсэн яг зориулаад авсан байхгүй юу. Тэгээд цэцэхэн болохоор миний яг үеэлүүд манай үеэл дүүнэр дундаас яг ингээд бүр гитсэнд байхаас нь мэддэг төрх үед нь хамт байсан, төрснөөс нь хойш ингээд баг ингээд хөлд ороод дараа нь хилд ортолн ч юм уу бүх үед нь яг хамт байсан ганц хүүхэд. Тэгээд манай бусад үеэл дүүнэр болохоор ихэнх нь намайг яг Японд байхад төрсэн байгаа. Би 4-5 хоногийн өмнө цэцэхэнтэй ярьсан байхгүй юу? Сүүлд баг өвөл нэг ярьсан, тэрнээс хойш огт ер нь бол цэцэхэнтэй яриаггүй. Ингээд 4 хоногийн өмнө ярьсан чи ингээд амар хилд орцсон. Миний яг санахын ингээд яг ингээд хилд ороогүй бөөрийнхээ хилтэй өгнөд ингээд тод хэлж чаддаг байсан байхгүй юу? Чи бүр хилд оронгуудаа ингээд хамгийн гоё ингээд намайг ингээд таньжсэн. Би ингээд дүүнэртэйгээ уулзаагүй 2-3 жил болчихоор манай яг жоохон дүүнэр намайг ингээд мартчихаахаа гэд тэр нь надад амар гонигтай санагдаад байдаг байхгүй. Тэгсэн чинь цэцэхэн амар хөрхөн урангаа байна гэж чиргээл өөр санаж харна. Амар баярлал. Би тэгээд цэцэхэнтэй ярьж байхдаа ингээд миний бүр нөлөөс цэглэгнээ. За би бүр яг ойлгох гад болтгоо.
Тэгээ одоо ч гэсэн би одоо ингээд энийг ярьж байхдаа ингээд утахгүй уулзах чаад ингээд баярлаад ингээд яг уйлах гэдэг байгаа байхгүй юу? Яа тэнийг юм бэ цааж. Тэгээ би цэцэхэнд арайч бас плажийг нь харуулаагүй энэ зүгээр энийг харуулсан. Ингээд доторх нь би чамд ийм авсан шүү тэгэл харуулсан. Цэцэхэн бүр амар баярлаад ямар гоё юм гэснээр цаашаага ээж тэр очивол ээж хартаа урангай энэ надад ийм авсан байна гэж амар хөөрхөн баярлаа. Тэгээ миний ингээд төсөөлснөөс илүү ингээд баярлаад хахаар тэрэнд нь би бас баярлаад миний бүр ингээд яг уйлчих гээд болтгоо. Тэгэл анийн завгүй ингээд таслажаал жоохон уйлаад. Тэгээд яг цэцэхэнтэй ярихаас өмнөх өдөр би бас өвөө юм хоёртойгоо ярьсан байхгүй юу? Өвөө юм хоёр ингээд хамт ингээд зэрэгцээ суудсан намайг хараад тэгэл миний охин ажиллан сайн уу яаж ийн ядарч гин үү? Би нь яаж ийн гэж асуугаал. Тэгэл би бүр өвөө юм хоёроо хараад амар баярлалаа. Бүр улам санаал тэгээ өвөө юм чи ингээд тэгэл миний охин ингээрээ гэл юмнууд ингээд хэлж байгаа штэ. Тэгэл тэрийг сонсоол өвөө юм хоёр ингээд бит хоёр хөшөрсөн байна уу гэж асуугаад. Тэгээ миний хувьд чи яг сүүлд уулцсан тэр чигээрэл байгаа юм чинь тэгэл та хоёр өстө гоё залуухнараа байна. Юурөөсөө өөрчлөгдөөг байна гэсэн чинь хоёул амар баярлж байна гэл. Тэрийг хараад би бас дахиад нулимс цэглэгнэ за. Тэгэл бүр яг өвөө юм хоёртой ярьж аваад уйлчих гээд болтгоо бүр ингээд. Тэр болохоор юурөөсөө тийм гонигтай болохоор уйлах гээд байгаа юм биш юурөөсөө амар баярлаад хараад баярлаад яг хараад баярлаад яг уйлах гэдэг авчи. Тэгэл өвөө юм ярьж завгүй болчлоо дараа яриг. Очоод нэг хүмүүс уулзъя гэл гялс таслаад дахиад уйлж байгаа юм чинь. Зүгээр ярьсан ч л уйлах гэдэг юм. Тэгээ би өөр Монголд байгаа хүмүүстэй нэг тэгэж яриад байдгүй яг ярихаараа ярьж байгаадаа баярлаад бас уулзч чадахгүй ингээд яриад байж байгаадаа ингээд гуниглаад давхар ингээд санаад тэр бүх мэдрэмжүүд ингээд холилдоод яалтчгүй уйлах гэдэг аахгүй юу? Ер нь л нэг ярьдгүй маа. Жохон хэцүү байгаад тийм. Ярихгүй байх хэцүү. Гэтэ ярихаараа бүр хэцүү байд юм аа. Яг уйлж балрах чинь шүү дээ. Чи одоо энэ бичлэгийг хийх гэж бэлдээ тавьсан байсан чимдамаа хүртэл задлаад тэгээ бичлэг хийх гээд ер нь бол бичлэгэндээ зориулаад ингээд нүүр мөрөө бодсон байхгүй юу? Тийм байхад чинь тэгээд уйлаад дуусгач бүр хайран хөдөлмөр эздэг. Тэгээ би өчигдөр найзуудтайгаа хамт ханаби үзсэн. Галт наадам, салют будуулдаг тийм Японы уламжлалт баяр байдаг. Үдсэн ханабигийнхаа бичлэгийг энэ влогны сүүлд нь хэвтэйгээр нь биш босоогоор нь оруулчих. Та нарыг утсаа ингээд эргүүлээд босоогоор нь үзээрэй. За хэвтэйгээр нь бичлэг хийх мартцсан байлээ. Энэ миний дүүд авсан өрөвч. Цэснаас бас нэлийн хөөрхөн том ирсэн. Тэгээд энд нь бас энд нь ингээд скейт хийгээд ингээд энэгээр чангалаад тохируулах юм шиг байгаа. Надад бол энэ цүнх бүр амар том байлээ. Та нар сая анзаарсан бол тэр чимдаманд миний хувцас бараг байхгүй. Миний хувцснууд багтаагүй байхгүй юу? Тэр чимдаманд яг нэмэлтээр гоо сайхныхаа юмнуудыг хийх байх. Тэгэл ер нь тэр чимдам яг урчж байгаа. Тэгээд хувцас болохоор энэ үргэлжлэндээ багтахаар хэмжээний хувцснууд авч явна. Угаасаа би эндээс нэг их хувцас авч явахгүй гэж бодож байгаа. Монголоос яг ирэхдээ нэлээд их хувцастай ирэх гэж бодож байгаа. Энэ урт бичлэгийг үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараа уулзъя. Bye bye. Hi guys. Огн би сая бичлэгээ дууссан л та. Би өдөр бичлэгээ хийж дуусчихгоотаа миний ачаа яалтчгүй 23 кг ихтсэн юм шиг санагдаад тэгээд тэрийгээ яг шалгаж үзмээр байсан болохоор манад ер нь жим байхгүй. Килограммыг нь үзэхээр жим байхгүй. Тэгээд жин авах зорилгоор ер нь бол гарсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд миний утсан дэлгүүрүүд ерөөсөө жим байгаагүй. Тэгээд орой болоод дэлгүүрүүд хаах цаг болоод тэгээд би килограммаа үзэхээр жин авч чадаагүй. Тэгээд явж байгаад би ээжээ нэмээд сонцноос өөр юм аваагүй гэж санаад тэгээд энэ цүнхийг авчихсан. Тэгээд юу нөгөө явахаас өмнөх бэлтгэлтэй 5 маань зарцуулсан. Тэр бүр 5 маань 5 байхаа болоод 6-7 болж дуслаа. Тэгээд би бас хэд юм бас нэмээд авчихсан. Гол нь миний чимданд ачаа багтахгүй гэж би юмнууд аваад ах юм.
болмоор байна. Би нөгөө жин авах гэж уун гарсан шүү дээ. Тэгээд жин хайж олж чадаагүй заа. Тэгээ одоо би ачаага юугаар жинлж үзэх вэ мэдэхгүй байна. Тэгээд гэлээр амсан гэж мэдэхгүй байна. Жин авах гэж гараад ээжтэй цүн хаваад ороод ирлээ. 알고 싶대. 足元お気をつけください。走らないでください。ゆっくりお進みください。 짜잔, 이게 뭐. 지금 세바이.